За харасан суур. Яна төмөр замжуун байж ингэж болцоо юм болроо. Ирчтэй явчихдаг сайхан багталтай. Тэгвэл одоо хамгийн Яно за хөдлөв хоёр баян 2 дугаар зөвлөг дээрээ одоо бүдагч авсан даалгавраар нэг замчаа хаасаа ажлынхаа талаар ярилцлага хойрсон байна. Одоо бүгдээ гэлэн нас гоё. Яагаад ингэ солонгос хэлтэй? Яно Саран дурги. Яагаад Төмөр замын сургуулийн логистик менежмент ангийн 1-р баг байна. Яг одоо баян зөвлөг дээрээ зан оцож хахандаа ярилцлага хойрсон байна. За манай оройн дурги. сайн байна орой мэдээ. За та бидэнд өөрийгөө тавчхан танилцуулбал. За намайг Должингийн зан оцор гэдэг. Би Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангийн 10 дугаар замчнаар ажилладаг. За та замчин мэргэжлэр хэдэн жил ажиллаж байна вэ? За би замчин мэргэжлэр 2007 оноос өнөөдөр 19 жилдээ ажиллаж байна. За та яагаад энэ замчин гэх мэргэжлээ сонгосон юм бэ? За миний ээж бол төмөр замчин байсан. Өртөөний жижигэр тэгээ зам өртөө гэж одны сонгосон байх гэж байна. За төмөр замын замчин гэх мэргэжлийн яг яв гэдэг ямар мэргэжил юм бол? За төмөр замын замчин нь бол одоо замд одоо гэмтэл одоо илэрсэн гэмтлийг одоо төргийн сурахаар заасч одоо гартэгний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилладаг. За галт тэрний аюулгүй байдлыг хахад маш өндөр уур чадварууд боломжтой хэрэгтэй шүү дээ. Тийм. За та тэгвэл ямар уур чадвар хэрэгтэй юм бол тэр талаар төмөр замчин хамгийн нэгдүгээр өндөр санаа сэрэмжтэй багаар ажиллах чадвартай. Тэмэлмэс ажиллана. За төмөр замын хамгийн хүнд хэцүү зүйл нь юм болоо. Өвлийн хар 40 градусанд гадаа байдаг, зуны 30 градусанд гадаа ажилладаг маш хэцүү шүү дээ. Яг хэцүү зүйл нь юу? Хэцүү зүйл төмөр замчин хүнд одоо хүүтэн нойтон одоо халуунд алж хүнд хичээлсэн бид нар ажил хийж явахдаа одоо хунтаа ажлыг одоо цаг цухаанд нь гүйцэтгэх хэрэгтэй учраас маш туурхай ажиллаж чаддаг. Мэргэжтэй ярьсан ажилтай төрсөн гэж өнөө байна тийм ээ. За тэгвэл та ажлынхаа хамгийн бахархмаар зүйл өөрөөрөө одоо яг замчин мэргэжлэр ажиллаад өөрөөрөө хэзээ хамгийн их бахарх вэ? За би 2025 оны одоо манай замын 2 дугаар ингээд 75 жил болсон. За 75 жилийн он дээр би одоо аагаар би хүндэт хүмүүсээ санаасандаа одоо маш гоё бахархаж энэгээр одоо хандж байна. Маш гайхалтай төмөр замчин юм шүү. За таны 19 жилийн одоо туршлагатай төмөр замчин гэх мэргэжлээ сонгоход ээжд нь маш их нөлөөлсөн гэлээ. Ээжд нь бас төмөр замчин юм байсан гэлээ. Та тэгвэл ээжийн талаар бидэнд одоо хуваалцвал. За миний ээжийг одоо Самдгийн мож гэдэг хүн байсан. За 16 настайгаас төмөр замд илгээлтээр хийж орж ирсэн байх.
одоо энэ Улаанбаатар зоны энэ тоол зөвлөлт хийж байгаа интернэшнл хэлцүүд. За баян зөвлөлт дээр манай ах алтан сан гэж ярьсан. Баян зөвлөлтөний дарга эзэн чимэг гэж манай бэрэгч одоо удам данцсан. Одоо манай дүү одоо ээжийнхээ мэргэжлийг өгүүлж аваад одоо тоол зөвлөлтөд жижигрэл ингээд ажиллаад байж байна. Маш гайхалтай төмөр замчин гэрэл юм шүү дээ, тийм ээ. За тэгвэл одоо манай Монгол шиг эрсдэл суурь амьсгалтай, жирийн дөрвөн улиралтай монголчин тавар шүү дээ, тийм ээ. Тэгвэл яг энэ дөрвөн улирлын ажиллахад аль улирал нь хамгийн хэцүү байна вэ? Энэ дөрвөн улиралд бол ер нь бол одоо замчин хүндэл хөнгөн гэсэн юм байхгүй л дээ. Зоны нөхцөлд бол бид нар хамгийн бүх ажлаа хийж явах хэрэгтэй. Бетонжрыг шаталаад солино. Батрын аюулгүй байдаг хангахын тулд одоо бүх л одоо төрлийн ажлаа хийх хэрэгтэй. Тэр эсрэг өвлийн улирал хэцүү байдаг гэсэн үг шүү дээ, тийм ээ. Эсвэл ажил хийх өвөл бидний одоо замаа одоо бэлтэж явахын тулд зун одоо маш хэрэгтэй. Маш их хөдөлмөртэй зуны юм тий. За тэгвэл ээжээсээ сонсч ирсэн ажил амьдрал дээр гараад хамгийн их одоо мэдлэг туршлага болж байгаа захиас үг тийм зүйл байгаа юу? Байлгүй яах. Манай одоо ээж маань ах эхснэр маань захиж ивжсэн тий. Хүмүүнтэй эвтэй найртай хамт олонтойгоо ажлыг одоо эхэлсэн бол заавал дуусгадаг. Тийм л одоо таныг над хийж захижсэн да. Хамгийн сургаалт гэдэг та ээжийнхээ үгээр их сайн мундаг төмөр замчин болсон юм шүү. За тэгвэл таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Тэр тухайга одоо бидэнд хаваалцвал. За одоо ажлын нэг өдөр гэвэл өглөө босоод одоо ажлынхаа газар ажлынхаа байранд одоо мастер баригдаас мэдээж зааварчилгаа авна. Зааварчилгааны дагуу өгөгдсөн ажлын одоо хийхин тулд одоо багаар ажиллах ийм чадвартай байх хэрэгтэй. Тэр замчин өнд хөдөлмөр аюулгүй байдал хамгийн чухал шүү дээ. Өглөө болгон та заавар авдаг уу? Өглөө болгон зааварчилгаа авна. Баригдын дараа мастер заавар авна. Жишээ нь одоо би тохиолч нар ажилладаг гэхэд хөдөлмөрийн болон хөдөлгөөний үедээ аюулгүй байдал хүмүүсийнхээ одоо ажлын урт богино одоо фронтоос болж тэ одоо санаа зэрэг манайх бол одоо дахид тойрогтой өгөхлөөр уруудтай 452 гарантай маш өндөр санаа санаатай ажилладаг. Улс орны хөгжил төмөр замынхаа хөгжилтэй тэнцээ байдаг гэдэгтэй адилхан. Одоо Монголын төмөр замчид маань улс орныхаа Монголынхаа төмөр замын хөгжүүл улс оронд нэлээх эдийн засаг бүтээж өгдөг шүү дээ, тийм ээ. Хахмаар мэрэгчлээ төмөр зам. За та тэгвэл нийт оюутан дүүнер нийтийн төмөр замын замчин гэх мэргэжлийг сонгож байгаа нийт ба сурагч дүүнертэй хандаж захиалж. За төмөр зам гэдэг бол сайхан мэргэжил. Тэр дундаа замчин бол одоо сайхан одоо олоолаа багаараа сайхан ажилтдаг. Одоо дуу нэг тогтвор бол одоо өснөг гэдэг шиг хөндөж ажилтдаг. Тийм учраас манай залуучууд орж ажилтдаг бас залуучуудын ажиллах юм. Их төлөвлөнийхөө төлөвлөд